Яаж юм? За сайхан амарцгаасан уу? Баасан энэ яга интернет юм уу гэдэг. Баасан гаргыг минь за нэг хідэн шир хийчихэд бай тий. Төгжрийн дотор зүгээр үжих хаа. Тэсний жоохон гоцчтой юм уу гэж бодоод байгаа шүү дээ. Би бол өөрийгөө бол одоо лайв хийхийг бол гоцох гэж хэлээд байгаа шүү дээ. Гоцнаа гэдэг шүү дээ. Би өөрийгөө хэлсэн. Би бол нохоо гэж хэлсэн. Гэхдээ нохоо би ч бас нилээн тийм үнэр сайн авдаг сонор холоос юм их чагнадаг сонор гэх үү те холоос чимээ авдаг чи их сонор гэж шүү дээ. Их сонор тийм нохоо шүү. Үнэр амар холоос авна. Чимээ их холоос сонсон. Тэгээ үнэнчээ хэр оргийн болгооч хоол өгөхөд дагаад сүүлийн хөдөлгөөн явчихгүй гэх тийм нохоо. Юу яа гэж утсан чи. Хэдэн шээр хийчих гэж утсан чинь чадсангүй. Би 3 жилийн өмнөөс л ерөнхийдөө ер нь бол намайг нэг дэвгэнд хүмүүс нэг ингээл цус цэвэргээл цус мусны тухай яриад гараад ирсэн гэж бодоод байгаа юм. Гүү шүү. Би 15 оноос хүнд өвдсөн. 2 жил шахуу эмнэлгээр явсан, хэвтэрт орсон, химийн эмчилгээ хийлгсэн. Химийн тариа тарьдаг байсан, гормоны их уудаг байсан. За тэр үеэс л 2017 оноос би гэртээ байж эхэлсэн. Ажил хийж чадахгүй. Тэгэл хөдөлгөөн орцсон. Тэгээд гэртээ байхдаа одоо яг өвчнөө бодоод шаналаад өвдөд байлтай биш. Тэгээд тэр үед ч хөөрхий залуу амьдралаа бодъё гэж бодоод үстэй. Манай эхнэр хаяа явсан намайг. За тэгээд би чи миний сошиал амьдрал гэртээ байгаа юм яах. Богино өгүүлэлгүүд бичиж эхэлсэн байдаг. Богино өгүүлэлгүүд бичээд би чинь одоо интернетээр дүүрэн хэрүүл байсан. Тэгээ одоо ард түмэн маань ингээ хэрүүлт ингээ тарихаа угаалгаад ах юм. Тэгэхээр ядаж энэ хэрүүлээс нэг жоохон хол нэг гэрэл гэгээтэй юм хийя гэдэг. Богино өгүүлэлгүүд бичээд групп нээсэн 17 оноос. Тэгээ тэр групп маань амар өндөр хандлт аваад 2 жилийн дотор биш үү? 19 он гэхэд би чинь 364 мянган дагагчтай. Миний одоо хаалттай бүл 364 мянган дагагчтай болсон байсан. За ингээд би чинь зүрхэн төрсөн өгүүлэлэг, зүрхэн төрсөн армаан, зүрхэн төрсөн туужууд, зүрхэн төрсөн үлгэрүүд, зүрхэн төрсөн яруу найргууд гэдэг ингээд 5-6 бүлэг үүсгээд тэгээ шүлэг яруунд бөөст өглөө босоод том армаанууд шивдэг. Би ямар амар уухгүй байсан бэ. Хамгийн анхных нь армаан юу байлаа? Том армаан байсан юм аа. Юу л дээ. Тэгээд нэг том армаан нэлээ олон Марк Твний армаан байсан шиг санагдаад байна. Тэгээд шадар 3 зэрэг мэрэг морь унсан толгойгүй хүн хурлын зүсгүй Ахмад Грантийн хүүхдүүд усан доогоор 20 мянган бээр аялна гэл ер нь дэлхийн сонгодог армаануудыг бүгдийг шивж оруулсан даа. Өдөр шөнөгүй шивдэг байсан шүү дээ. Тэгээ хажуугаар нь шүлэг яруу найраг өгүүлэлгүүдээ. Ингээд ерөнхийдөө бол миний ингээд сошиал юм хэлсэн байдیں۔ Тэгээ ковидын 2 жил ковидын өмнө жил чинь хятадуудад би нэг амар дээрлэх хөлвүүлээд тэгээ энэ хожаанаар эсрэг үзэлцэнэ гэдэг ковидын 2 жил чи би чи гэртээ зөвхөн цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийнхаа концепцийг бодож хөвцсөн шүү. Төлөвлөгөөний дагуу л явж байгаа. За би тэгээ энэ болгоныг ярдгийн юу нь болохоор намайг нэг гівгийн төлнөх цус яриад гараад ирсэн улгаач л гэж бодоод байгаа. Их оролт нэр дэвшигч шиг хуцаа тэр жорлон тэр баасан донд чи би очиж өвдөхгүй шүү дээ. Тэр яхав тэгээд би яг ингээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ эхлэхийн өмнө одоо миний ингээд лайв хийж байгаагийн хамгийн гол хэлэх гээд байгаа юм би та нарт удаадараа хэлсэн. Би энэ нөгөө Монголын төлөө Монголын нэрийг барьсан 76 одоо холбоо, эвсэл, төрийн бас байгууллага
Тэгээд мөн хувь хүн одоо ингээл лайв гээл их орон ардын намын хулгайчууд, ардсан намын хулгайчууд гээл яваад байдаг. Нийт би 78 үнийг би судалсан юм аа. Энэ яг үнэнгээсээ эх орныхон төлөө юу? Энэ яг хэний их ашиг хамгаалаад байна? Эний ашиг сонирхол нь юу вэ? Энэ хаанаас санхүүжж байна? Санхүүгийн их усүр нь яаж үүсээд байгаа юм? Энэ яг юу хийх гээд байгаа хүн? Зөвхөн шүүмжилдэг юм уу? Эсвэл шүүмжлээд араас нь ийм байдлаас ингэж гарья гэсэн аргыг, тэр техникийг, тэр гарах технологиг, тэр гаргалгааг хайгаад байгаа мó гэдгийг би жил гарan судалсан. Ойролцоогоор нэг жил 8 баг 9 сар энэ 78 хүнийг би судалсан. Эднэр доторт яг эх орноо гэсэн нэг ширхэгч хүн байгаагүй. Гомд нь үз, энэ 78 нийлээд над руу дайруул, дайрн үз. Ямарваа нэгэн ашиг сонирхолтой, шантаачтай, одоо энэ сэтгүүлчд нь бүгд шантаачтай. Та нар тэгээд аюу сонин юм харахгүй дээ. Ийм одоо ямар сайндаа л ерөнхий сайдтай улны хар ялгаанууд гэдээ дуудулж яхав дээ. Би бол хар алнууд гэдэг биз дээ. Орчин үеийн залуучуудаас сурсан. Хэд хэдэн удаа энэ орчин үеийн жинзи үеийн 20-од насны залуучууд гудамжинд сохтуу над руу дайрахтаа мөн хар алмын гэж дайрсан. Тэгээ би эднэрээс энэ хараалыг сурсан. Миний үндсэн хэлдэг хараал бол уг нь тездалтай. Хар алмын гэдэг ингээд дайрээдс өөнөрөө. Тэгээ би энэ үгийг тэднэрээс сурсан шүү. Би тэднэр зааж өгч байгаа юм шиг. Хоёрдугаарт намайг одоо хараал хэлтгэлэх юм. Сошиалор хүүхдүүд сонсож байгаа уучлаарай. Бид нар чинь бүр надаас илүү надад хараал зааж өгнө заяа. Аимшигтай. Яав ээжийнхээ хажууд бүлтгийчээ чив чимээгүй царайлчаад найз нөхдөйхөө хажууд та нарын яриад байгаа энэ жинзи үеийнхээ өсвөр насныхаа ямар аимшигтай хараалуудыг хэлдэг та нар мэдэхгүй шүү дээ. Би пистагаа хэлэхээр л тэд нар пистагаа хэлчих юм гинэ. Бити тийм гошнох шиг юм ярьж заяа. Бити тийм өөрсдийнхөө баастаа хошнох шиг юм бодож та нар. Одоо бол би та нарыг бол ерөөсөө өрөвдөөд, өмөөрөөд, хайрлаад, арт түмэн минь хөөрхий энэ төр гэхгүй. Та нарыг угаасаа 3 жил ингэж зүтгэхдээ та нарын балааг чи мэдсэн, та нарын тэнэг пистанарыг чи мэдсэн, та нарын хуваа ичигч чи мэдсэн, та нарын арчаагүй аймхааг чи мэдсэн, та нарын ажилгүйг чи мэдсэн, залхууг чи мэдсэн. Тийм учраас одоо та нарыг хайрлаад байх юм байхгүй. Адилхан одоо энэ ардын нам ардсан намынхан шиг дотроо инээ түрээ тэнэг пистанар гээл явна. Угаасаа тодорхой төрөл. Одоо бол залхсан шүү дээ та нараас. Үнэхээр нэгддэг юм болоо, дэмждэг юм болоо байхгүй. Шал бодлаа. Тэгээ одоо энэ нэг юм малнууд минь одоо та нар энийг хоорондоо химлэлдээ л байгаа энэ эх оронч нэртэй хідэн пистанарыг л дэмжиж байх юм. Тэгээ эднэрийгээ дагаад хоёр хуваагдаад хоорондоо химлэлцээд байх юм. Наад бол чинь бүгд хижигчтэй шүү дээ ардаа. Бүгд ардаа намтай, нэг уус төрчтэй, нэг баянтай тийм л хулгайчуд шүү дээ наад бол чинь. Одоо тэр нэг гоо гинүү. Би тэр gooтой чи 3 удаа уулзсан. Эхлээд би яг та нар шиг бас тарих угаагдаад энэ чи харин цод гэсэн гайгүй хөөхнө үгүй юу гэд би 2 удаа 3 удаа манай ажил дээр ирж уулзсан. Тэгээ Отгонбаатартай хэрэлдэг. Нэг тэрэгнэл 2 дугуйнууд шүү дээ. Яг л ижилэх юм. Тэр гоо бол бүр амар. Бүр та нар зоригтой гэдэг юм. Тэр чинь зориг биш. Бараг галзуу юм шүү. Би бол тэгж л бодсон. Өөрөө нөгөө Вьетнам засварын газраар явдаг байсан. Тэгээ Вьетнам засварын газраар явж байгаад нэг Вьетнамаас хүүхэдтэй болцсон. Ирлиз хүүхэдтэй. Тэгээд би чи их муу санаатай шүү дээ. Хийгүй ярина, хийгүй юмаа хийн. Яагаад гэвэл намайг дэвслэх, намайг худлаа болгох гэж бүр 9 шидээр дайрж байгаа учраас намайг анж байгаа учраас ан хөдөлдөг, анчин хөдөлдөг юм аа. Тэгэхээр би ам болж хөдлөж буудуулмааргүй байна. Би бол хүм болгоныг амар нэхуур нямбаа ажигладаг. Тэгэж Отгонбаатар шиг найз нэг аал 5 сая төгрөг өгөөл, найз нэг аал 3 сая төгрөг шилжүүлээл, найздаа машин авах гэж яахад нь тэдэн сая яасан мөнгөтэй. Яасан гэж тэр нь шилжүүлээд байгаа. Баваа шаваа хийц юм уу? Нэг хүүхэн би машин авах гэсэн гэхлээр маа гээл 5 сая төгрөг шилжүүлж идэг. Энд чинь ноот. Бид нар Отгонбаатар бол бас гэмгүй. Миний хуураад үү. Хуураад үуч байхавтай орж гараад бас ахаа ихчээгээл явж идэг. Үнэн ба зөв наваа. Би Отгонбаатарыг бол айгүй үнэлж ийсэн. Тэгээ сүүлийн тэр лайв нь үзсэн чинь
хичнээн ч удаа 2 саяар, 3 саяар, 5 саяар гоод өгдгийг яг яасан гэж өгөөд байгаа. Би бол тэр гоод бол бүр 500 төгрөгч өгөхгүй битээ хуцчий гэ. Яасан гэж би тэрийг тэгж олон саяар нь өгөх юм. Яасан их мөнгөтэй юм тэгэл гойс хүн болгонд өгөхгүй. Би одоо Үнэнбай Зөв намын Отгонбаатар руу ахын нэг машин авах гэсэн. Чи ахтаа нэг 5 саяыг шилжүүлээч гэж хэлэх гээд байгаа. Яасан тэгэхээр нотой л биш. Тэгээд гоо шантажлаа сурцсан. Тэгэхээр Отгонбаатарт бол ноо байна. Nooгүй хүн тэгээд 2 сая, 3 сая, 5 сая байгаа л ингээд өгөөд авахгүй шүү дээ. Ямарваа нэгэн атакац байна. Ямарваа нэгэн айдс байна. Энэ одоо солиороо дунууд лай болно гэдээ бас мөнгө өгөөд байна. Нөгөөх нь ч аваа сурцсан байна. Нөгөөх нь шантажлаа сурцсан байна. Гэх мэт зүгээр. Би зүгээр хамгийн ойрын жишээ Отгонбаатар гоо хоёрын юм аа гэл одоо хоорондын хэрүүлгийг л ярьчлаа. Гих мэдчлэн энэ хоорондоо ингээл толхилцоо байгаа хүмүүс чинь амар нотой. Заяа. Тэгээд нөгөө би юу чи юу, би ирэх мэдлэлтэй юу, чи ирэх мэдлэлтэй юу гэдэг дарга нарын зодтолтоод доогуура эднэр нь би олон дагагчтай юу, би нөлөөтэй юу гэдэг доогуура эднэрийн зодтолтоод ингээл явж байгаа. Энэ 78 төрийн бус байгууллага холбоо Монголын нэрийг барьсан энэ холбоо эвсэл төрийн бус байгууллагууд энэ Монгол орны төлөөгөөд яваад энэ тэн тэнхтээд талбай дээр гав гинж зүүгээл жүжигчин шиг жүжиглэл дээлмэл өмсөөл таавчг өмсөөл зарим нь халаад өмсөөл ингээл өвчгөнж өгж штэ энэ чинь дандаа сэтгцэн юм гихтэй хүмүүсийн хийдэг ажил штэ. Би яагаад талбай дээр очтгүй? Би яагаад таавч өмсч явдаггүй? Би яагаад халаад өмс толгоогоо боодгүй? Би яагаад дээл өмсөд гинж одоо гинжээр бие ороодгүй? Яагаад би цагдаатай барьцлаж аваад лайв хийдгүй? Яагаад би нэг хүний өрөөнд очичоод зүгээр лайв хийчихгүй? Чиний хүүхэн шаадаг өрөө юу? Арын өрөө юу? Баваа шавааны өрөө юу гэдэг ингээд нэг ямар ч ёс зүй байхгүй, ухамсаргүй тэр хүний ажлын байран дээр лайв хий гэж гууж очичоод тэр арийнхаа өрөөнд баваа шаваага хийн үү, архиа уун уу, ажиллаа хийн үү, тэр мөн хэрдэн харал алард ямар хамаа байна аа? Тэгээ тэрний уулныхын ста манай мөн хэрдэн яг зөв хэллээ. Гэхдээ хүн ажиллаа хийж байна. Хойно амралтын өрөөтэй. Амралтын өрөөндөө буйдан тавьчихсан байна. Кофеных нь машин байж байна. Зурагтаа тавьчихсан байж байна. Энд чинь хүн арийнхаа өрөөнд ороод энэ ч одоо ажлынхаа өрөөнд дотор сандал нийлүүлж унтсан дээр юм уу? Боломжтой бол хойно амралтын өрөөдөө байжсэн дээр юм уу? Тэр дотроо ажиллаа энэ үү авгаага шаана мөн хэрдэн шиг таларт бол хамаа واخхгүй шүү дээ. Тэр нэг янхан зардаг, хужаагуудад янхан зөөдөг, дундаас нь мөнгө авдаг. Тэр бичлэг нь байгаа шнэ хоёр янхан зарах гал би ахын та хоёрт бол зүгээр хүснээрээ өгдөг. Би чамайг нэг шаагаал 500 мянган төгрөг өгдөг үстэй мэдтэй гэд сохтуу ярьж байгааг юм нөгөө яан бичээд интернетэд тавьчихсан шүү дээ. Нөгөө яан эсрэг талаас нь тэгээ авилга албан тушаалын хэрэгтэй ашиг сонирхлын амар зөрчилтэй шоронд ял адилж ийсэн нэг ийм гөлөг консул байсан. Гэх мэтчлэн одоо гүн далаа гэж нэг балаа байна. Тэр зайсангийн газруудыг үүдэн аваад зараа дууссан мэдрэл муутай биз та. Тэгэл авгаагийнхаа араас бүхснийхэн бичлэгийг хийгээ шаагаад байдаг нэг мэдрэл муутай биз та байна. Гэх мэт нэг ийм новшнууд та нар итгээл за одоо манай нөгөө цэцэг маань бол одоо бүр цайсан худалдагдсан байлээ. Уг нь би цэцэг Отгонбаатар хоёрт бол айгүй итгэж ийсэн хөдөлмөрч давгүй залуучууд байна гэдэг ярилцлага хийхдээ би айгүй итгэж ийсэн. Тэгээ одоо эдгээр чи ингээд ийм юмнуудад итгээд тэгээ би яагаад одоо янз бүрийн шоу хийхгүй байна. Гэхдээ надад одоо энэ 3 жилийн дотор надад 12 удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ надаа. 2 удаа намайг Монгол орон дээр ирэн сурвалжилж, нэг нь ара хангаагаас, нэг нь намайг өвөр хангаагаас 2 удаа намайг баривчилж ирсэн. Гүр намайг ара хангаагаас баригдаад 2 цагтаад баригдаад ирэхэд хаан уул дүүргийн үүдэн дээр намайг ачих гад мөрдөнд ирэхгээ програм бэлтгэсэн. Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих хүсэл гаргацсан. Ингээл байж исэн шүү дээ. Намайг 2 удаа цагдаа орох гэж үзсэн шүүхийн шийдвэргүйгээр. Мөн хүү маань аминд орсон, өргөтөлгөөлсөн аав хүүхэд нь насан туршаагүй асарч хандах хөнгөө гэж хүүгийнхаа одоо хүчээр би чинь ингээд шоронд хоригдохгүй гарч байлаа.
За ингээд би тэр үе тэгээ лайв хийгээл намайг хорих гэж энэ прогон ирцэн байна. Цагдаа нь энэ байна гээл уйлаад дуураад хашгичаад ингээгүй. Орил хориг пизда. Тэр мөн шоронд нь ямар орж үзээгүй шорон биш. Би залуудаа шоронд орж исэн. Би тэрийгээ чийлдэг. Гэхдээ би хулгайгаар орсонгүй, залилангаар орсонгүй, хүчингээр орсонгүй. Би дандаа зодооны эргээр хүн зодож шоронд орж исэн. Тэгээд хоёр ч удаа хүн зодсон би. Хүнд айгүй хүнд бэртээсэн. Гэхдээ нэг хужаа зодсон. Нэг дургу үргээдсэн нэг цагдааг зодсон. Цагдаач гэжтэй юм чи. Цагдаа олцсон хүмүүсний дотоодын зэргийн нэг бандыг зодсон. За тэр яах вэ? Шорондоо хийдгэл юм байгаа биз? Пизда ямар хүн шатаадаг 100 биш. Аав өвгөө ордгол сав пизда ороод гараад ирнэ л гэж би бодож ирсэн. Өмнө ч гэсэн ороод гараад ирсэн. Гэхдээ зүгээр бие муутай учраас одоо химийн юм уудаг. Гормоны уудаг учраас за имчилгээ тасраад нөгөө хүүгээ нэг насанд хүрэх юмсан. Хүүгээ ядаж одоо 14 хүрэх гэж миний хүү арай бага байна. Хүүгээ нэг 18 хүрэгчээд өгөх юмсан пизда гэж нэг боддог. Миний айдас бол ерөөсө хоёрхан л айдас байгаа. Их нүгэлтэй хүмүүс, нүглээ дийлэхгүй хүмүүс чин ээжийнхээ өмнөр орж өгч байгаа. Ээжийнхээ өмнө орно гэдэг бол аимшигтай том өвлийн үр, аимшигтай том нүглийн сөн ихийнхээ өмнөр орж өгдөг. Хоёрт нь бол одоо цуснажтойгоо утгалтаж өгөх. Тэ амар нүгэлтэй, нүглээ дийлэхээ байгаад ингээд цуснажтойгоо утгалтаж өгдөг. Насан эцэлдэг гэж энэ бурхны номон заадаг. Тийм учраас би настай ээжийнхээ өмнө орж өгөхгүй юмсан гэж би их айдаг. Өндөр настай ээж минь ямар л ойлог байх вэ? Хүүхдний яваадаг бол гэж айдаг шүү. Тэрнээс би өвдөхөөс айгаагүй шүү. Угаасаа хангалттай өвдөж байгаа. Би 10 хэдэн жил өвдөж байна. Өвдөхөөс чаяа залхахдаг. За дараагийнх нь бол би хүүгээ насанд хүрчих юмсан. Одоо 13 4 настай хүүгээ орхиод явчих жоохон хайрын санагдаад хүүгээ ядаж нэг 18 нас хүрээд нэг баруун зүгнээ мэддэг болчихосоо тэгвэл өстой айх юм алга хорогдох юм алга гэж би боддог. Тэрнээс биш тэр цагдаа байхаас айсангүй шоронд хийгээс найхгүй тэгээ орчоо төмсгөө суглуулчаа гараад ирдэг. Одоо нэг халуун цэс тулгын болгол төмсг нь суух шаасан байлээ шүү дээ. Дугарч чадхаа байцсан. Юм ярьж чадхаа байцсан. Яасан ч гэж айх ёстой юм пистамоос хулгайчудаас. Тэгээ одоо манай хин бол бүр нэг 12 жилийн ял өгнө гэсэн бүр таг писта. Гонэрэ одоо бас хэцүү ч юм одоо хөгшөөн 12 жилийн ял авчвал одоо хэдэн настай даач гарч ирнэ гэх юм шийтгэл хэрэгтэй писта. Зүгээр нэг эрс шийдэх хэрэгтэй. Яа тэгээ эрс шийдээд үздэг олныхон төлөө Монголынхон төлөөгөө үздэг дэмжих писта. Бүгд сүүлээ авчаа цухтаач. Тэгээ нэг интернет дээр алээ, бууди, дүүжлээ, хядаа гэж нэг дур тавьдаг. Тэгээ бичиж явахдаа доошоо тавьчихдаг юм шиг байгаа маа хэвээр. Дур хандаа юм уу тэгэж бичиж. Нэг л их төрөө шүүмжилсэн Монгол ардын намын хулгайчуд гэж хараасан хүмүүс. Тэгээд одоо начир дээр юу ч хэл байхгүй. Цагдаа гэхээр бүр өмгөндөөс метр хар сурн цацаг алдаал. Тэгээ цухтаачдаг. Ийм л навшна. Тэгээ мань мэт нь болохоор нөгөөдүүлийн урайлсан гээд мануст хэрэг үүсгээд идэг. Над ч одоо хэдэн удаа байв хэвээр. Одоо аллах урайлсан л гэх юм намайг чинь яасан гинэ. Надад бол өстой 9 шидээр нь хэрэг үүсгэжтэй шүү дээ. Өстой дургуурмэр. Сүүлдээ ч залхсан шүү дээ. Одоо харин ашгүй тэр нэг үнцэн үеийн зэц хүний нэр төр талдсан худал мэдээлэл тараасан гэдэг 13 14-ийг эрүүгээ ойлон тусгай анги 13 14-ийг хэрэгсэхгүй болгож иж харин миний нэг 2 3 хавтас дээр хаагдлаа. Надад нийслэлийн засаг дарга Нямбатар хэрэг үүсгэсэн байсан. Нийслэлийн цагдаа дээрээ өөрийнхөө удирдлаганд оройдог. Нийслэлийн цагдаа бол Нямбатарын гарт байдаг. Шууд удирдлаганд ор дарга нар нь байдаг. Тэгээ Нямбатар чи одоо надад хэрэг үүсгүүлсэн байсан. Тэр харин хаагдлаа. Нөгөө фороро пицта сайн зураг мөн нохоо эзгүй газар гихчгүй бол тогтаалагчмаар маар банд хужааг шүтгч мөн нохоо тэр сайн зураг надад нэг эрүүг хэрэг үүсгүүлсэн байсан. Тэр бас хаагдлаа. Өөр хин бас үүсгүүлсэн байлаа. 3 хэрэг маань харин хаагдлаа. Би энэ удаад намайг авилгатай тэмцэх газар дуудаж шалгаж зөндөө байцаасан. Тагнуулынх нь намайг байцаасан.
Би тэгэхэд би юу ч яриаггүй. Намайг цагдаа ингэж जैन, тагнуул ингэж जैन, намайг ерэн сурвалжлаа, баривчлаа. Одоо намайг хорих гээд байна би ганц дуурайг. Эдгээр намайг зүгээр хөл гар хуг зогсон ч би яач гэж дуурахгүй хэвээр. Ёо гэсэн ч өвдөн, алнаа чамаа гэсэн ч өвдөн. Би угаасаа тийм шартай зэрэг байсан. Шоронд байхдаа хоёргуудаа бороход гот миний шар өдлөө би тоолоо шаачдаг гэсэн. Магаашаа гол тасалт өвдөн. Хэвээр шар өдлөө тоолоо нэг гэж. Юугнэ энэ муу ямар зөвөн хэвээр дахиад лүфгээл даад авсраал нөө том амар урт метр гарантаа борохоо гэж. 2 гэж шүдээ зоож байгаа л 2 гэж. Тэгэл ухаалтчдаг гэсэн. Би чинь тийм шартай хөө. Шар хөдлөд стандарт ингээ боо. Тэгээ та нар чи олигтой дэмжихгүй. Тэгэл удлаа шаагаал, коммент бичээл, дур тавиал, дур ханаа шаагаад хэцүү юм. За энэ тухай ярьсан чи би өөрөө нэрвтчихлээ. Тэгээд нэгнийгээ дэмжээ. Юм хийгээд байгаа, зориглоод байгаа нэгнийхээ ард бат зогсоо та нар. Хэлж чадахгүй байгаагийг чинь хэлээд байгаа. Ярьж чадахгүй байгаагийг чинь яриад байгаа. Хийж чадахгүй байгаагийг чинь хийх гээд яваад байгаа нэгнээ дэмжээ. Би хэлсээ. Надад Бруногийн зориг байна. Данкагийн зүрх байгаа шүү. Би бол зүгээр яг нэг шар гоцоогоод өмдөндөө би шартай өмдөндөө шээчдэг шар өдлөө. Миний яг шар гоцоогоор өмдөндөө би шээсээ савруулаад босох юм бол нэгүү ничээ хоёроо хожоо юу гээл би үзэн шүү. Ийм л байна да арт түмэн. Тэгээд зоригтой бай мэдв. Иргэний зоригтой бай. Тусгаар тогтнолынхаа төлөө, эрх чөлөөт байдлынхаа төлөө, үр хүүхдүүдийнхаа ирээдүйн төлөө, өөрсдийнхөө боломжийг алдсныхаа төлөө эвлэлд нь нэгдэх хэрэгтэй. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ дэмжиж нэг 50-60 мянгаар бүтэн жилийн эрх авчаач гэр авахгүй хэвээр. Нэг шил архины мөнгийг хүртэл сонсохоосоо харамлдаг. Ууж идэхтэй бол 50-60 битгий хил 6-700 мянгаар наргаа саяар нь уугаад байдаг. Тэгээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг олон янз болж байгаа. Цус цэвэр нэр цэвэр ярилцлага нэвтрүүлэг, цус цэвэр нэр цэвэр анализ, цус цэвэр нэр цэвэр тойм гэсэн мэтгэлцэн гэсэн ийм олон төрөл болж байгаа. Тэгээ энэ нэвтрүүлгүүдийг үзвэл яг бодит байдал дээр юу болоод байгааг та нар сонсно. Мэргэжилтэнгүүдийнхээ үгийг сонсно. Толгоогоо цэнгэлэн зөв үнэн бодит мэдээллийг авна. Ямар ч намын захиалгагүйгээр тарих угаалт юм биш. Яг оригинал ориг яриаг амнаас нь сонсноо зоригтонгуудын. Эннийхэн төлөө бүтэн жилийн ирэхээ нэг 50-60 мянгаар авчаач гэхэд авч чадахгүй. Ийм л гарууд та нар. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Би ч баг ирэх газараа ирж байна. Тулдаан зөвхөн шонхрууд нисдэг. За. Муу болжмрууд нь.